За бидний ярилцлагыг хүлээн авч буй энэхүү цаг мөчийн мэнд хүргэе. За мөн та бүхэд бүгдд нь богц дүүрэн хайр хүсье. За хайр гэдэг зоосны нөгөө талд нь хариуцлага байдаг. За тэгвэл энэ удаа хайр ба хариуцлага сэдвийн дор ярилцахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хошууч Буян Бадрах хүрэлцэн ирээд байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Бас энэ ярилцлагыг хүлээн авч сонсож байгаа сонсогчдоо бас энэ өдрийн мэнд хүргэе. За бидний хүндэтгээд бас дөрөв товцтойгоо хүрэлцэн ирсэнд баярлалаа. Маш сайхан харагдаж байна. Их хүндэтгэлтэй санагдаж байна. За нөгөө талаас бас одоо яг нөгөө нэг төрийг төлөөлж байгаа төрийн байгууллагын хүн гэдэг утгаар бас бие барих гээд ээж магадгүй. Тэгэхээр хувцсандаа барь илүүгээр аль болох чөлөөтэй яриасаа гэж бас хүсэж байна. За тэгэхээр ярилцлага хоёулаа яг энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ер нь хэдэн жил ажиллав, хэр удаа ажиллаж байна? Энэ байгууллагын ер нь чиг үүргийн онцлог яг юу юм бэ гэдгээс эхлэе. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ер нь бол яг шүүхээс гарч байгаа шүүхийн шийдвэрийг нийгмээр хэрэгжүүлэхэд орж байгаа. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үндсэн 3 чиг үүрэгтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Нэг нь болохоор одоо иргэн захиргаа зөрчлийн шийдвэр маргаантай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг одоо хэрэгжүүлж байна. Нөгөөтэйгөр одоо хорих хайл эдлүүлэх холбоотой асуудлыг тогтоол үүсгэх газар хэрэгжүүлж байна. Нөгөөтэйгөр хорхоос өрдөрлийн ял шийтгүүлс этгээд дээр хорхоос өрдөрлийн ял эдүүлэх алба үйл ажиллагаагаа хэрэгжүүлээ явж байна. Төрийн хамгийн бага нэг чинь гэр бүл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр осууд маань танилцлаа. За хоёлаа одоо хүүхдтэй болъё, гэрлийн хуримлая гэд хурим найраа хийгээд гэрэлтэй батлуулаад айл өрх ингээд өсөж бүтэж байгаа юм. За ингээд амьдардаг 1 жил болдог, 2 жил болдог үр хүүхдтэй болдог болохоос өмнө ч байдаг юм уу те. За ялангуяа өнөөдрийн ярилцлага маань бол үр хүүхдтэй болоод салсан гэр бүл рүү чиглэх юм. Тэгэхээр яг энэ салаад байгаа гэр бүлүүдэд маань хүүхэд гэдэг нэг юм нандин чухал хүн гараад ирж байгаа. За тэгэхээр буцаад нөгөө үр хүүхдэд тавих хариуцлага маань хэр байна уу гэдэг асуудал бол бас нэлээд тулгамдаад байна уу да гэж одоо сэтгүүлчийн хувьд харж явж байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар бол саяхан бас таны дурдсан хорхоос бусд ял идлүүлэх гэж байна. Мөн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх гэж байна. Тэгэхээр шүүхээр бол энэ гэрлэлтийн маргааныг шийдээд тэтгэмж одоо тогтоох юм шийдвэр гаргадаг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ерөн шүүхийн шийдвэрээс хэрхэн яаж оролцож байна? Ер нь бол энэ гэр бүл цуцлаад энэ тэтгэмж тогтоолгож байгаа хэрэг маргаан байгаад байна уу? Та бүхний ажилд ер нь бас хэрхэн нөлөөлж байна? За тэглгүй яах вэ? Одоо манай дээр хэрэгж байгаа бас нэг томоохон ажлын нэг бол ялчгүй хүүхдийн тэтгэлэг асуудалдаг. Тэгэхээр гэр бүл цуцлалтай холбоотой шүүхийн шийдвэр гардаг. Нэгт болохоор одоо дундын хөрөнгөний асуудал яригддаг. Дараагийн асуудал болохоор хэрвээ одоо дундаас хүүхдтэй бол хүүхдийн асран хамгаалагчаар хэнийг тогтоолох вэ гэдэг асуудал яригддаг гэсэн. Тэгэхээр хүүхдийн асран хамгаалагчийг одоо ээж дээр нэм эсвэл аав дээр нь тогтоосон тохиолдолд хинээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах уу гэдэг дараагийн асуудал яригдана. За энэ асуудлыг одоо шүүх нэг мөрөцлөө шийдвэрлсэн даруйд одоо гүйцэтгэх хуудас бичүүлээд манай байгууллагад ханддаг гэсэн үг. Гүйцэтгэх хуудас бичүүлээд одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад одоо нөгөө тэтгэлэг төлөгч одоо нэгсэндээ төлбөр төлөгч иргэн маань одоо хүүхдийн тэтгэлгээ сайн дураар биелүүлэхгүй бол албан гүйцэтгэх захирамж гүйцэтгэх хуудас бичүүлсэн үндсэн дээр манай байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болж хүүхдийн тэтгэлгийг олгодог гэсэн үг. Тэгэхээр тэтгэлэг олгох тэр явц ер нь хэр бүтэмжтэй байдаг вэ? Ер нь эцэг эхчүүд маань хин нь одоо хүүхдийг асрахаас үж шалтгаалаад одоо хин нэг нь тэтгэмж өгч таарах нь шүү дээ. Тэгэхээр дийлэнх ер нь ээжүүд өгөөд байна уу? Эсвэл аавд өгөхөөр ингэ шүүхт тогтоогоод байна уу? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр явж дийлэнх хэрэг маргаан гэр бүл цуцлалтай холбоотой тэтгэлэг дээр бол дийлэнхтэй эцэг буюу аавууд ерөөхдөө тэтгэлэг төлдөг. Тэгэхээр яагаад заавал одоо тэрийг сайн дураар биелүүлж болдгүй юм бэ гэдэг асуудал тийм. Заавал одоо ингээд албатлага буюу одоо ингээд хуулийн байгууллага дээрээ тусгай зөвлөлтөй байгууллага дээрээ энэ дээр албатлага буюу одоо арилжааны банкны татаан саах хөрөнгөөсөө тэтгэлгийг гаргуулагч гэдэг ч юм уу ийм асуудал ярихгүйгээр уул нь бол тэтгэлгийг төлж байгаа буюу одоо эцэг маань одоо сайн дураар л үнийг биелүүлчих ёстой. Тийм гэр бүл цуцлаа шүүхийн шийдвэр гарлаа. Хуулинд өөрөө шүүхийн шийдвэр заавал биелэх ёстой. Үүнийг Монгол Улсын иргэн бүр заавал биелүүлэх үүрэгтэй байхгүй. Гэтэл одоо тэрийгэ биелүүлдэг үүргээ ухамсарлдаггүйгээс болоод одоо асран хамгаалагч буюу одоо ээж нь одоо энэ хүн одоо тэтгэлгээ сайн дураар төлөхгүй байна. Үүн дээр одоо заавал албатлага арга хэмжээ хэрэгжүүлмээр байна гэдээ гүйцэтгэх хуудас бичүүлээд ирдэг. Энийг л манай байгууллага хэрэгжүүлээд байгаа. Тэгэхээр одоо тэтгэлэг төлөгч маань одоо нэгсэнд өөрөө сайн дураар уулын биелүүлэх ёстой. Одоо нэгсэндээ өөрөө төрсэн үр хүүхдэд л тухайн одоо хүн амын амжиргааны баталгаажлалт түвшингийн хэмжээгээр сар болгон л тэтгэлгээ төлж явах ёстой. Гэтэл төлөхгүйгээс болоод асуудал үүсдэг. Уг асуудал нь манай одоо хуулийн байгууллага дээр ирдэг.
ингээд одоо хууль заах залбиралын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Ингээд хүүхдэд сар болгон тэтгэлгийн дуу манай байгууллага гаргуулах ажлыг хийдэг л гэсэн. Тэгэхээр ууг нь бол нөгөө тухайн иргэний ухамсараас шалтгаалаад заавал танай байгууллагын оролцоогүйгээр шүүхийн шийдвэр гарлаа тэр хүн бол шууд одоо тэтгэмжээ сард нөгөөд явах хэрэгтэй байх юм шүү дээ. Тэгэхээр одоо тэгж ухамсарлахгүй байгаа этгээдүүстэй л та бүхэн манай харилцдаг ажилтдаг гэж ойлгож болох нь. Тэгэхээр та нэг тодорхой жишээ дурдаад ярил ямархуу асуудлууд ер нь дийлэн ихтэй гарч ийн. Одоо угаасаа хоёлаа чинь тухайн иргэний дугаар хорооны тэр гэж ярихгүй учраас хувь хүний нууцд бол халдахгүй байх гэж найдаж байна. Тэгэхээр та зүгээр нэг ийм зүг тохиолдол болж илоо гэдээ иргэдэд мэдээлэл олох үүднээс хуваалцаач. За яг ер нь бол одоо нийслэл манай бол одоо нийслэлийн хэмжээнд хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хариуцж байна. Тэгэхээр нийслэлд одоо нийтдээ 6,000 гаруй хүүхдийн тэтгэлэг гаргуулах гүйцэтгэх баримтч холбогдож байна. Үүний цаана 7,000 гаруй хүүхдийн асуудал яригддаг гэсэн үг. Тэгэхээр одоо тэтгэлэгч маань нэгээс дээшээ хүүхдийн төлбөр төлдөг байна шүү дээ. Гэтэл одоо цаана гэр бүлийн одоо нэг таарамжгүй харьцаанаас болоод ч гэдэг ч юм уу те. За бид хоёр нэгэн тодоос салцсан. Одоо ийм болохоор одоо юу гэдэг чи энд одоо юу ч өгөхгүй. Энд ч би юугач өгөхгүй гэдэг. Гэтэл цаана нөгөө хүүхэд гэдэг зүйл маань яригддаг. Тухайн одоо эцэг буюу одоо гэр бүлийн тухай үйлчлэгоор эцэг байх хэрэг нэгэнт байгаа бол одоо тухайн хүүхдэд одоо байнгын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байдаг. Одоо нэг хэвээр эцэг хүний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Сургууль соёлт нь одоо төлбөр мөнгөнд нь туслах, одоо сонгон дугуйланд нь туслах, эмнэлгийн үйлчлэгээ, хувц сунарч гэдэг ч юм уу те. Ийм тусалцаа үзүүлэх. Дээрээс нь одоо тэтгэлгийн хэмжээгд бол хүний одоо амьдрах одоо наазахын одоо санхүү эдийн засгийн хэмжээгээр л шүүх тогтоогдсон шүү дээ. Тэр мөнгийг одоо төлөх ёстой. Гэтэл одоо нэг өнөөдрийн байдлаар тэтгэлгийн хэмжээ маань 24 оны байдлаар бол хүн амын амжиргааны түвшингийн хэмжээ Улаанбаатар хотод 454 мянган төгрөг байх жишээ нь. Гэтэл энийг өдөрт хуваагаад үзэхээр тухайн өдөрт одоо хүүхдэд хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг асуудал. Тэгэхээр 10 мянган төгрөг мөнгөний одоо инфляц хэрэг өсөж байгаа үлээ те. Мөнгөний ханш ямар уналтаа болоо 10 мянган төгрөг юу авчлах вэ гэдэг эцэг бодох асуудал. Тэгэхээр одоо шүүмжид рүүст болох дээр за ганц тэтгэлэг гэхээсээ илүүтэй асран хамгаалагч тогтоолох асуудлууд мөн яригддаг. Дээрээс нь одоо хэдий гэр бүл цуцлсан ч гэсэн эцэг бас үүргээ биелүүлж байгаа бас тохиолдол байна. Тэтгэлгээ төлөө яваад идэг. Гэтэл шүүх одоо аавтай нь одоо тогтмол уулзуулж явах одоо уулзахад нь саад учруулахгүй байхыг одоо ээжд нь даалгацсан ч юм уу тийм нөгөө талаас бас нөгөө талаас ийм шийдвэрүүд байдаг. Энэ шийдвэрүүдийг бас нөгөө л нэг таарамжгүй харьцаанаасаа болоод аавтай нь уулзуулчвал одоо хүүхдийн маань аваа явчин ч гэдэг ч юм уу тийм дасгчин гэж хэлдэг тийм аваа явчин ч гэдэг ч юм уу дасгчин эсвэл аваа зүхтаачвал яах ч гэдэг ч юм ингээл асуудлаасаа болоод уулзуулахгүй ингээл шүүгэн шийдвэр бас биелэхгүй байх хүндрэлүүд гарч эхэлдэг. Та бүхэн тэр тухайд нь яаж юу шийдэж байна? Яаж ч зүг нь олж байна. Мэдээж энийг зохицуулсан бас тодорхой хууль эрхцэн зохицуултууд байгаа. Мэдээж асран хамгаалагчид одоо мэдэгдэн та энэ одоо танд даалгасан энэ шүүгэн шийдвэрийг биелүүлэх ёстой. За биелүүлээгүйс болоод одоо тантай төршлийн тухай хууль бусад одоо хууль заасны дагуу хариуцлага хүлээлгэх асуудал яригдана гэдэг асуудлыг зүйлийг ярьдаг. За ингээд мэдээж шүүгэн шийдвэр заавал биелэгдэх одоо зарчим байдаг. Тэгээд ямарсан мэдээллийг одоо хариуцагчдад маань хүлээж авдаг мэдээж зарим нь бол биелүүлэхгүй гэдэг шаардлага эсэргүүцэл үзүүлдэг зарим итгэдүүд нь бол одоо мэдээллийг хүлээн авсан даруйдаа биелүүлэх ч юм уу те энийг бол одоо өгдөг чи хоёр талууд хоорондоо бас мөн эвлэрч зохицдог одоо 7 хоногийн тэдх өдөр тэдээс тэдэн цагийн хооронд одоо уулзуулъя эсвэл тэдх өдөр одоо хичээл сургуулиас нь авах хүргэж өгөх асуудлыг шийдэж яаж гэдэг ч юм те ингээд талууд бас эвдрээд бас шийдэх асуудал байдаг. Тэр хоёулаа албадлагын арга хэрэгэлдэг гэдээ ярьцлагыг дурдчихсэн те. Тэгэхээр бүр болохоо байгаад байвал нөгөө хариуцлага хүлээхгүй байгаа этгээдэд ер нь ямар албадлагын арга хэрэгжилж байна? За мэдээж шүүгэн шийдвэр одоо гүйцэтгэх бичигдээд ирлээ. Бичигдээд ирэхээр энэ шүүгэн шийдвэрийг сайн дураар биелүүлээч гэдэг асуудлыг хариуцагч тал буюу төлбөр төлөгч талд мэдэгддэг гэсэн үг. Та одоо энэ хүүхдийн тэтгэлгээ сар болгон одоо ингээд төлөө тогтмол одоо төл гэдэг асуудлыг тавьдаг. Нөгөөдгöd одоо юу гэдэг чинь шийдвэр үүсгэн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөхгүй байгаа тохиолдолд хууль заагдсан одоо иргэний шийдвэр үүсгэх ажлыг баталгаажуулах арга хэмжээ авч эхэлдэг. За тэрний ямар арга хэмжээ авч эхэлт юм гэхээр одоо арилжааны банкнд дансыг авах одоо нэг хэмжлийн өмнө дүнгээр эсвэл гүйцэтгэх хэмжээний шаардлага хэмжээгээр дансыг битүүмжлэх
Дээрэс нь одоо хүүхдийн тэтгэлгийн хуримтлал хэр үүснээс шалтгаалаад хөдлөх бол үйл хөдлөх хөрөнгөөс өмчлөлийнхэн хөдлөх бол үйл хөдлөх хөрөнгөөс төлбөрийг гаргуулах. За дээрэс нь одоо гадаад зорчих эрхийг төтгөлзүүлэх. За мөн одоо зөрчлийн тухай хууль заасны дагуу хүүхдийн тэтгэлгийн 3 сараас дээш хугацаагаар одоо төлөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хууль заасны дагуу 7-оос 30 хоногийн баримтгаанд явуулах, 100,000 төгрөгөөр торгох ч гэдэг юм, 101-жээр торгох ч гэдэг юм уу албан сургуультанд хамруулах гэсэн ингээд хариуцлагын зохицуултууд бас байгаа. За мөн одоо эрүүгийн үед бас энэ талаар заавал одоо хүүхдийн тэтгэлэг гэдэг шүүгэн шийдвэр биелүүлээгүй зайлс хийсэн эрх бүхий албан тушаалтанд хаягийн мэдээлэл буруу мэдүүлсэн, битүүмжлсэн өрөнгө өргөдүүлсэн гэдэг ч юм уу иймэрхүү тохиолдлоос болоод эрүүгийн хариуцлага хүлээх бас асуудлууд байдаг. Түрүү нөгөө нэг яриандаас дурдчихсан нэг одоо итгэдийн ард хит хүүхэд байна гэд. Энийг хоёулаа тодруулж ярих юм бол надад нэг статистик мэдээ байна л та. Одоогор бол 2024 оны одоо жилийн эцээр хитэн хүүхэд тэтгэлэг тогтоолгосон ч гэдэг юм уу. Тийм мэдээ бол шүүхээс харахад гараагүй байгаа юм байна. Тэгээ надад одоо олцсон хамгийн сүүлийн мэдээ гэх юм бол 24 оны 3 дугаар улиралд нийтдээ 1479 хэрэг одоо хүүхдийн тэтгэлэг гаргуулах юм хэрэг шийдвэрлсэн байна шүүх. За үүний ард нь бол 3890 хүүхэд байна гэдэг аахгүй юу. Тэгэхээр нэг одоо шийдвэр гүйцэтгэж байгаа, тэтгэмж төлж байгаа одоо яг нийтлэг багаар нь эцэг хүн гэдээ ярьчих те. Аав хүн бол цаана дахиад 2 3 хүүхдийн амьдрал тэр 2 3 хүүхдийг хариуцж байгаа тэр хариуцлага хүнд ногдоод байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энд одоо нөгөө тэтгэлгийн хэмжээнд нэг хүүхэд тус бүр дээр байдаг юм уу? Эсвэл 2-3 хүүхэд дундаа одоо 3 хүүхэдтэй байлаа гэхэд дундаа нөгөө 450 сая төгрөг хуваах шаардлагатай байдаг уу? Одоогийн яг байдлаар одоо юу гэдэг шүүхээс шийдвэрлэхтэй болохоор хүн амын амжиргааны баталгаач төвшнгөөр тэтгэлэг тогтоодог гэсэн үг. Хүүхэд өөрөө насны хязгаараар нь бас тогтоодог байхгүй. Яаж тогтоодог вэ гэхээр 0-оос 11 нас хүртэл хүн амын амжиргааны баталгаач төвшингийн 50%. 11-ээс дээш 16 нас хүртэл 100%. Суралцж байгаа бол 18 нас хүртэл нэг. Тэгтэл одоо нөгөө хүн амын амжиргааны баталгаажих төвшинг үндэсний статистикийн ороос баталж гаргадаг жил болгоо. Тэгэхээр одоо одоогор бол хараахан батлагдаж гараагүй баг. 24 оны одоо баталгаажих төвшингийн хэмжээ болохоор 454 мянган төгрөг. 100 гэсэн. 50%-аар тогтоох юм бол 200 эд мөн төр 224 мянга ч юм уу ингээд болно гэсэн үг байхгүй. Ингэж хүүхд тогтоодог. Тэгэхээр олон хүүхдэд тэтгэлэгдэх бол хүүхд тус бүр дээр гардаг. Эсвэл шүүхтэр очиод нэхэмжлэгч хариуцагч талууд хоёул эвлэрч болно. Хариуцагч өөрөө одоо юу гэдэг орлогын их усүр сайтай ч гэдэг юм. Иймэрхүү асуудлаас болоод одоо юу гэдэг хүүхдтэй би заавал баталгаажих төвшингэхгүй би сар болгоо одоо чамд сая төгрөг өгнө. Эсвэл орлогын их усүр муутай бол одоо 400 сая төгрөг өгч чадахгүй би сар болгоо одоо 100 сая төгрөг өгж жагаад хагас жилдээ нэг удаа одоо их хэмжээний ч гэдэг ч юм уу эсвэл сургууль соёлд нь ороход нь хүүхдийн баяраар эсвэл 9 сард эсвэл шинэ жилээр ингээд өөр байдлаар хувц сунаар эд хөрөнгө параметралаар ч гэдэг ч юм ингээд тэтгэлгийн асуудлын хүүхдэд дэмжлэг үзүүлнэ ч гэдэг ч юм ингээд тохирч болдог. Хэрвээ тохиролцохгүй байгаа тохиолдолд шүүх бол нэг хүн амын амжиргааны баталгаажигч төвшингийн хэмжээгээр тэтгэлгээ тогтоочдөг ба гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр нь өөрөө хүүхд тус бүр дээр гардаг гэсэн. Заавал одоо шүүхийн тавцан дээр гэдэг юм шүүхийн танхимд очиж алах зохиолохгүйгээр наан нь эвлэрэж хийх бас боломж байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр тийм бол одоо бид нар чинь нэг юмыг нэг ингээд хайрцагч гадаг байдаг шүү дээ. За шүүхтэр очиод гаргуулчих юм бол нэг 450 сая төгрөг авчих юм байна. За энэ мөнгөө л авчий. Заавал шүүхт өгөн ч гэдэг юм уу. Ингээд одоо туйлшруулах шаардлагагүй юм байна. Энэ чинь янз бүрийн шийдвэр гардаг байх нь гэж ойлгож байна зөв. Мэдээж гэр бүл цуцалж байгаа тохиолдолд бол одоо юу гэдэг чинь гэр бүлийг одоо нэг хоёр янзаар байна л да. Захиргааны журмаар, шүүхийн журмаар гэдэг. За маргаан байхгүй бол одоо захиргааны журмаар ч гэдэг ч юм уу. Одоо маргаантай одоо дундын өмчлөлийн маргаантай дээрэс нь одоо хүүхдтэй бол одоо хүүхдээ асран хамгаалагч тогтоолгох ч гэдэг ч юм уу мэдээж салж байгаа юм чи одоо би хүүхдээ аваад явна чи би хүүхдээ аваад үлдэн ч гэдэг ч юм ингээд нэг маргаан усч тарах нь шүү дээ. Энэ асуудал өөрөө шүүхтэр очиж шийдэгдэх гэсэн. Шүүхтэр очиж шийдэгдэхдээ заавал одоо юу гэдэг чинь мэдээж аль талд нэг хэмжил гаргасан нэг хэмжлийг нөгөө тал хүлээн зөвшөөрөхгүй бол цаашаа маргаан үргэлжлэн явна гэсэн. Гаргасан нэг хэмжлийг нөгөө тал хүлээн зөвшөөрөөд би хүүхдтэйгээ уулзна. Тэтгэлэг юм би сайн дураар биелүүлнэ. Энэ нэг хэмжлийг би өөрөө хүлээн зөвшөөрч байна гэх юм бол тэр асуудал заавал цаашаа даваад хугацаа орохгүй шүүхтэр асуудал хурдан шийдэгдэх гээл гэсэн үг байхгүй нэгсэн. Шүүхтэр очиод талууд эвлэрч болдог.
тэтгэлэг тогтоолгохын шүүхийн шийдвэр гарах хүртэл ер нь хэр хугацаа шаардлагатай байх шиг байна. Одоо манай ээж аавд чинь гэх юм уу ингэ төвшөөгөөд байдаг шүү дээ. Заавал одоо яг уу заавал тэр хүнээс нэг ингээл мөнгө төгрөг авах гал ингэж одоо хугацаа алдаал нэг шүүх цагтаа гэж яваад яхав те гэдэг юм уу те. Тэгчээд нөгөө хүнтэйгээ бас нөгөө уулзаж ойлголцох сонирхол байдаггүй ч гэдэг юм уу. Ингээд нөгөө талдаа айгүй бардам зантай нөгөө хүүхдээ хинээс ч гуйхгүй би өсгөөд байна гэж байгаа юм шиг боловч нөгөө талдаа тэр нөгөө хариуцлага хуваалцах гэдэг ийм үүрэг бас орхигдоод байна. Дээрээс нь хүүхдийн эрх ашиг бас яригдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь яг үнэхээр ийм төгшөөх процесс мөн байдаг юм уу? Ер нь ямар хуу шат амжилттай явт юм бол? Ер нь бол яг төгшөөх гэхээсээ илүү яг зөв миний бодлоор бол зүгээр талуудын нэг таарамжгүй харьцаанаас болоод л энэ асуудал үүсдэг гэж би боддог байхгүй юу? Яагаад гэвэл талууд одоо юу гэдэг чинь за гэр бүл зохицуулах асуудал олон шалтгаан байна л да. За санхүү эдийн засгийн асуудлаас болоод тий гэр орны санхүү эдийн засаг хүндэрдэг ч юм уу. Энэ асуудлаас болоод маргаан усдаг ч юм уу. За дээрэс нь одоо юу гэдэг чинь гэр бүлээс гадуур харилцаа үүссэн ч юм уу тий. За дээрэс нь одоо өөр бас бус асуудлуудаас болоод ингээд нэг таарамжгүй харилцаа үүсдэг. Энэ дээр нөгөө нэг цааталтаа хүүхдэд өөрөө яг сэтгэл зүйд ямар их хүндрэл үүсэж байгаа гэдгийг ерөөсөө ухаардаггүй л гэсэн үг. Энэ өстой ингэчлээ. Энэ ингэсэн юм ч өстой би энийг ингэн бит хоёроо салан сайрна гэд. Гэтэл одоо өсвөр насны хүүхэд илүү одоо нөгөө нэг сэтгэл зүйд эмзэг байгаа тэр одоо юу гэдэг чи өөрөөс нь болоод аав ээж нь салчлаач гэдэг ч юм уу. Одоо зарим нэг нь одоо сургууль соёлд төлбөртэй сургууль соёлд явдаг бол одоо хүүхдийн төлбөрөө яах ингээл нөгөө хүүхдийн хажууд маргалдаг ч юм уу те. Энэ асуудал нөгөө хүүхэд дээр очихоор хүүхэд одоо аав ээж маань надаас л салчлаач гэдэг ч юм уу те. Иймэрхүү хүндрэл бэрхшээлүүд тулгардаг. Түүнээс одоо юу гэдэг чи яг шүүхтэр очихоос яг нэг төгшөөсөн ч гэдэг ч юм уу яг тиймэрхүү асуудал гэхээс илүү би нөгөө хүүхдийн асуудлыг илүү их чухалчж хараасаа гэж боддог байхгүй. Тий. Хүүхдийн сэтгэл зүйрээ яасан эмзэг байгаа л тий. Яг тэр асуудал дээр одоо юу гэдэг чи битгий одоо тийм хүүхдтэй хар бараа муу бухаа бүхэн бас бодогдуулаасаа гэж боддیں۔ Тэгэхээр нөгөө яг тэр эмзэг үе дээр нь яг тэр асуудал нөгөө хүүхдэд өөрөөс нь болоод ингээд гэр бүлэнд салж байгаа юм шиг аав ээж нэгээс салж байгаа юм шиг ийм мэдрэмжийг хүүхдэд төрүүлээд энээсээ болоод хүүхэд одоо юу гэдэг чи адаглал одоо сургууль соёл завсардах сурлах нь муудах тий дээрээс нь одоо энэ асуудлаасаа болоод одоо нөгөө муу зүйлд одоо уруу татагдах ч гэдэг ч юм уу тий гэх мэтийн асуудал гардаг болохоор эцэгчүүд бас энэ дээр илүү их анхаараасаа бас хүүхдүүдэд бас илүү их одоо анзаарч хараасаа гэж боддог. За надад бас нэг тоо байгаа юм. 2023 онд гэхэд 17408 хос гэрэлтэй бүртгүүлээд 4776 хос гэрэлтэй цуцласан байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг дундчлаад аваад үзэх юм бол нийт гэрэлсэн хосуудын маань нэг 27.8% орчим гэдэг чинь 30% нь гэрэлтэй цуцлаад байна гэж ойлгож болж байна. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөрөө нийсэн шигээ буцаагаад нөгөө сэтгэл хөдлөлөөрөө салждаг ч гэдэм үү. Энэ тохиолдолд хүүхэд одоо өнчржүүлдэг гэдэг тий. Тэгэхээр та бүхэнд одоо хамгийн юм сэтгэл эмзэглэм тохиолж исэн юм кейсүүдээсээ дурдвал мэдээж яг шийдвэр үүсгэх ажиллагааны явцад тийм асуудлууд гардаг. Ер нь бол хамгийн хэцүү асуудал юу гэдэг чинь асран хамгаалагчийг шүүхний тогтооцсон ээж ч гэдэг ч юм уу, аав ээж гэдэг ч юм уу. Гэтэл хүүхэд өөрөө хариуцагч төр байгаа асуудал яригддаг тий. Хүүхэд асран хамгаалагчаар ээжийн тогтоочлоо, хүүхэд гэтэл аав дээр байдаг. За ингээд асран хамгаалагч буюу нэхэмлэгч байна. Би хүүхдээ авъя гэдэг ингээд гүйцэтгэх бичүүлээд түрээд ирдэг. За яг энэ процесс ажиллагаа их хүндрэлтэй. Хүүхэд одоо юу гэдэг чинь аавтайгаа баймаар байна. Би аавтайгаа л амьдарч гэдэг ч юм уу. Ингээд одоо хүүхдийг ааваас нь аваад ээжд нь хүлээлгэж өгөх процесс ерөнхийдөө хэцүү байдаг. Нэг хүүхэд мэдээж за тгийгээд явах нь мэдээж ойлгомжтой. Аава намайг аваач гээл ингээл асуудлууд үүсдэг. Зарим нэг хүүхдүүд бол бүр хэцүү. Одоо юмны наадах цаатахыг ойлгодог болсон хүүхдүүд аав ээжийнхээ гарнаас сурчаад гурлаа хамтдаа амьдрий даач гэдэг ч юм уу те. Ийм асуудлууд их түүхтэй байдаг. Одоо түүхтэй ч гэхээсээ илүү харамсалтай юм тий. Сэтгэл өвтгөм зүйл харагддаг. Тэгэхээр одоо нөгөө ээж аав нь илүү мундаг байна уу, аав нь илүү мундаг байна уу гэдг нь чухал биш. Гол нь үр хүүхдийн чинь сэтгэл санаа тэнд байгаад байгаа шүү гэдгийг анзаараад аль болох зөвшөлдсөх, хүүхдээ ботсон шийдэлд хүрээчээл гэж одоо энэ салбарт олон жил явсан хүний хувьд л хэлж байгаа юм байна. Нөгөө төгөр одоо өмнө ингээ гэр бүл цуцлсан. Одоо тэгээд дахиад ингээд юутай шинээр гэр бүл бий болцсон. Тэ?
Тэгээд дахиад шинээр гэр бүл бий болоод дахиад хүүхэдтэй. За тэнцээ өмнөх урд амьдралынхаа хүүхдийн тэтгэлгийн хүүхдийн асуудлууд байдаг. Эндээ хүүхдийн тэтгэлгийн мөнгө төлдөг. Гэтэл одоо юу гэдэг чинь орлого нь өөрөө хүрдэггүй. 1 сая төгрөгийн цалинтай хүн бол 400 мянган төгрөг нь өмнө цуцсан гэр бүлийнхаа асуудлаас л хүүхдийн өмнөх амьдралаас одоо би бас хүүхдэд юу бахна шүү дээ. Зарцуулж байгаа. Гэтэл энд нэг дахиад шинэ амьдрал бий болсон. Дахиад нэг хүүхэдтэй. За магадгүй одоо 2 ч гэдэг ч юм уу. Магадгүй ихээр байж болно те. За ингээд яваад. За тэгвэл манай дээр юу ирд юм бэ гэж. Тэгвэл хариуцагч уу төлбөрлөгчөөс би одоо ингээд 1 сая төгрөгийн цалинтай. Гэтэл танах ингээд нэг 400 мянга буюу одоо барилж талын аваа авчлаа. Одоо тэгтэл би миний одоо энэ амьдралд хүрлцдэггүй. Би одоо энэ хүүхдүүдээ 2 хүүхдээ яаж дижээх вэ? Би яаж амьдрах юм бэ? Яаж амьдрах юм бэ? Ингээд орлогын маань ингээд танах 40% нь аваа авчлаа гэдэг. За энийг мөн ингээд энэ дэр хүмүүс маш их ингэж асуудаг байхгүй? Асуудаг, маш их гомдол гаргадаг, хүсэл санал гаргадаг гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо гэр бүлийн тухай зохицуулаад өгсөн байдаг. Хүмүүс тэр болгон мэддэггүй гэсэн. Мэдээд одоо нөгөө хариуцагчд маань одоо мэдгүйсээ болоод ч гэдэг ч юм уу ингээд манай байгууллагчхонд бол дээшдний байгууллагчхонд бол ингээд асуудал үсэл яваад байдаг. Гэтэл энийг гэр бүлийн тухай хуульд одоо нөгөө хөнгөлөх тэтгэлгээс чөлөөлөх асуудлууд байдаг. Тэр асуудлаараа шүүхэд хандаад тэтгэлгээс хөнгөлүүлэх гэдэг ч юм уу те. Ийм асуудлуудаа мөн шийдвэрлэх боломжтой байдаг. За мөн одоо заавал одоо хүүхд гэлгүүгээр одоо мэдээж арил тухайн үед хүүхдийн тэтгэлгээ сар болгон төлж яваад үйлдвэрээ осол те ингээ хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлууд бас байж болно шүү дээ. Алдаад ингээд санхүү эдийн засгийн хувьд доголдол үүсээд эсвэл ингээд санхүү эдийн засгийн буураад тэтгэлгээ төлж чадахгүй байгаа асуудлууд байх юм бол энэ дэр мөн шүүх дандаа тэтгэлгээс өнгөлүүлэх чөлөөлөх асуудал юм уу ярьж болдог гэсэн. За ингээд хариуцагчийн талд нэг юм асуудал. За хоёр дахь талд нөгөө төлбөр төлөхгүй бас нэг хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ. Хүүхдийн тэтгэлгийг хоримтлал үүсгэдэг. Жилээр төлдөг. 2 жил төлөөгүй. 3 жил төлөөгүй. Цухтаагаад яваад иддэг. Хилээр гараад явцсан ч гэдэг ч юм уу. Эсвэл хаана оршин суугаа аяг нь тодорхойгүй ч гэдэг ч юм уу. Ийм асуудалтай хүмүүстэй яах вэ гэж. Тэгэхээр энэ асуудал дээр бол одоо юу гэдэг гэр бүлийн тухай хуулинд болохоор тухайн тэтгэлгийг одоо тэтгэлгээ өгөөгүй хугацаагаар одоо хүү алдан тооцоод дахиж хүүхэд нэхэмжил гаргаад хүү алдан тооцоолоод нэмэгдүүлсэн байдлаар нэхэмжлэгч манд гаргуулж болдог гэсэн үг. Одоо үүдэх чинь жилийн тэтгэлэг авах хэвээр нэг 4 сая 5 сая төгрөг авах хэвээр байтал хүн өөрөө үндсэн төлбөрөөр тэтгэлгийнхаа 50% өтөрч болохгүйгээ уулзлаад өгсөн байдаг болохоор алданг нь өөрөө үндсэн төлбөрийнхаа 50% өтөрч болохгүйгээ уулзлаад өгсөн. Ингээд нэг 2 сая төгрөг ч юм уу нэмээд 6 сая төгрөг ингээд нэг төлөх ёстой мөнгө нь нэмэгдээл яваад байдаг гэсэн. Тийм ийм байдлаар нэхэмжлэгч мөн хариуцлагын асуудлыг одоо нэмэгдүүлж болдог гэсэн үг байхгүй. Хүн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ер нь бол нийтдээ нэг улсын хэмжээнд 14 мянган орчим гүйцэтгэгээр хамтлагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Тэрний одоо нийслэлт буюу 43% нь нийслэлт явуулж байгаа гүйцэтгэгээр хамтлагч эзэлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр одоо маа байгууллага юу хийж гэнэ вэ гэхээр үндсэн яг тогтмол төлбөрөө төлж байгаа нийтдээ 50% нэтг. Цаашаа үлж байгаа 50% нь ерөнхийдөө төлдөг. Гэхдээ нөгөө хоримтлал үүсэт байдаг. 4 хүүхэд ч байдаг ч юм уу те. 5 хүүхэдтэй ч гэдэг ч юм уу. Зарим нь одоо 2 хүүхэдтэй. Гэтэл нөгөө олж байгаа орлого нь бага. Тэрнээсээ одоо ингээд сар болгон суутгуулад яваад байдаг ч гэсэн одоо сард 800 мянган төгрөг төлөх ёстой байтал 500 төлөөд яваад байдаг. Ингээд 327 л яваад байдаг гэсэн. Үлдээл яваад. Тий. Ийм асуудлуудаас л ингээд хоримтлал үүсдэг. Тэгэхээр яг энэ асуудлууд хэрвээ одоо яг одоо хариуцагч итгээд төлбөрлөгч одоо энэ асуудал нь одоо өөрт хүндрэлтэй үнэхээр одоо ингээд амьдралдаа хүрэлцэхгүй байгаа тохиолдолд ингээд хуулийн дагуу ингээд шийдвэрлэх боломж нь нэлээд нэхэмжлэгч тал ч гэсэн мөн хуулийн дагуу хүүгээ алдангаа тооцоолаад мөн одоо нэхэмжлэх мөнгө өсөх боломжтой л гэсэн. Одоо ингэ сонсхолоор бас их зовлонтой санагдаад байгаа юм л да. Одоо танай байгууллагын тийм шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн маань зовлон ер нь хэр байна вэ? Яаж даван туулж ийн вэ? Ер нь яг эцсийн үр дүндээ ер нь хүрч чадж байгаа нь хэр байна вэ? За яг 50% нөхөйг ойлгочлоо тий. Асуудалтай байгаад байгаа үр төлбөр үүсээд байгаа 50%-ийг төлөвлөхөд ер нь бол ямар бэрхшээлүүд гарч ийн. Нэхэмжлэгчээс өөрөөс нь үнэхээр шалтгаалж байгаа асуудал байна. Яаж нөхөр
шүүгэн шийдвэр 21 онд гарсан. Одоо гэтэл өнөөдөр 25. Шүүгэн шийдвэр үүсгэх хуудас 21 онд гарчаад тэрийг 21 оноос хойш өгөхгүй одоо шүүгэн шийдвэр үүсгэх байгуулалт хандахгүй явж байгаад ингээд 4 жилийн дараа 25 онд буюу өнөөдөр манай байгуулалт хандж байгаа тохиолдол байна. Нэрээ өгөөгүй шүү дээ нэг хүн чинь. Одоо л аваад үг гэх юм шүү дээ. Тэгэнгүүтээ би одоо ингээд 21 онд гэр бүл ажиглуулсан шүүгэн шийдвэр гарсан. За энэ хүн чи одоо тэтгэлгээ огт төлдөггүй. Би одоо 21 оноос хойш хүүхдийн тэтгэлгээ авна гэд нөгөө тэтгэлгийг 21 оноос хойш бодонгууд хит өндөр төлбөр гарчдаг. За би энэ мөнгө аавна гэд. Ингээд асуудал тавиад ундаг. Нөгөөдхийн ингээд нөгөө төлбөрлөгчөөс гаргуулах гэхээр нөгөөтг нь нүдэн ороод байгаа. Түүе чи ийм их төлбөр би яаж одоо шууд төлөх юм бэ? Тэ? Төлөх боломжгүй. Эсвэл зарим үгүй би ингээд төлдөг байсан шүү дээ. Би ингээд сард сая төгрөг өгдөг байсан. Зарим үедээ би ингээд хүүхдтэй 10-20 мянган төгрөг өгчдөг байсан. Заримдаа 100-200 мянган төгрөг өгчдөг. Ингээ энийг асуудал яа гэд. Ингээд нөгөө хоёр талаас ингээд маргаан гараад ундаг. Энэ тооцохгүй. Энийг би хүүхдийн тэтгэлэг тооцохгүй. Энэ бол одоо юу гэдэг чи хүүхдийнхаа наазах хэрэгцээнд өгж байгаа мөнгө юм аа. Энэ тэтгэлгийн мөнгө тусдаа асуудлаа. За энийг авнаач гэдэг ч юм уу. Зарим хэсэг нь болохоор тооцоод гасуулаад одоо яг авах хэвээр мөнгө нь ийм байна гэд тооцоо юм тулгаад бодуулцдаг. За ингээд хоёр тал за энэ мөнгөний төлөй нөгөө тал нь энэ мөнгөө авъя гэж тооцоо юм төлсөн тохиолдолд төлөгч талууд юу гэдэг чи би энэ сардаа тэдэн үлдсэн мөнгөний одоо ингээд хуваагаа төлөе гэд графикийн дагуучдаг ч юм уу те хуваарийн дагуу ингээд төлөөд явах асуудал бай. Нөгөө тэгвэр энэ удаан хугацаанд шүүгэн шийдвэр үүсгэх байгуулалт хандаагүйгээс болоод хариуцагч буюу төлбөрлөгч маань хөрөнгөө бусдад шилжүүлсэн байдаг. Нөгөө төлбөрийг гаргуулах гээд хөрөнгийн яваасан чинь аль шүүгэн шийдвэр гарсны дараа жилийн дараа ч юм уу эсвэл 2-3 сарын дараа нөгөө хөрөнгөө бусдад шилжүүлсэн. Худалдан борлуулсан. Одоо надаас юу авах гээд байгаа юм? Одоо надад хөрөнгө гээдэх юм байхгүй гэдэг асуудал ингээ яригддаг. За ингээд одоо хуримтлал үүссэн. Дээрээс нөгөө төлбөрлөгчд одоо хөрөнгөө нуух, бусдад шилжүүлэх боломжийг олгоод өгсөн. За ингээд байжснаа 3-4 жилийн дараа ч юм уу 5-6 жилийн дараа шүүгэн шийдвэр үүсгэх байгууллагад өгснөө мөнгө аавъя гэдээ яриад байдаг нь бас болохгүй асуудал байхгүй. Яг энийг сонсож байгаа одоо нийт одоо хэрвээ одоо ингээд гэр бүл цэцэлсэн те хүүхдийн тэтгэлэг тогтоолохоор хандж байгаа эсвэл шүүгэн шийдвэр нь гарсан байгаа иргэд байвал тэр даруй одоо хариуцагч сайн дураар биелэх бол даруй одоо шүүгэн шийдвэр үүсгэх байгууллагад гүйцэтгэх хугацаа бичүүлж өгөөрэй. Битгий одоо бас ингээд юу гараа өөртөө олон бусдад бас бити өндөр төвчрүүлээрэ гэдэг байдлаар бас анхааруулж хэлэх гээд байна. Тэгэхээр ярьслага маань эхлээд нөгөө хайр гэдэг зоосны чинь нөгөө талд нь хариуцлага байгаа шүү. Энд чинь харилцаа уялдаа тэгээд хэлчихсэн. Тэгэхээр яриа явц дундаас бас ингэж харагдаж байна те. Одоо ингээд өхгүй байгаад байгаа нь л бас ганц буруутан болж үлдэхгүй шүү. Авахгүй зүгээр суугаад эсвэлдэггүй гэдэг байгаа танд бас хариуцлага гэх зүйл яригднаа. Тэгэхээр зоосны хоёр тал шиг эцэг их хоёулаа өгөх нь ч бай авах нь ч бай хариуцлагатай байх шаардлагатай байна. Тийм тэгэлгүй байх уу. Ер нь бол хариуцлага гэдэг маань ерөнхийдөө бол одоо хүүхдэл болж шүү дээ. Тэг хин энэ нь одоо юу гэдэг чи миний мах цусны тасархаа үр үндэс маань одоо бид нар чи хүүхдээ эрхлүүлэхдээ нөгөө хувшуугаад ивсэл л дээ миний үр үндэс минь гээл яваад штэ. Яг тэрийг л ухамсарлах хэрэгтэй. Тэ. Одоо миний үр хүүхэд л одоо ингэж үлдэж байгаа. Тэ. Одоо үр хүүхдээ одоо юугаач харамлах уу гэдэг байдлаар л хандаач ээ. Дээрэс нь одоо хүүхдээ одоо тийм дутуу хагас хайраар бити өсгөөч ээ. Зөвхөн эцэг гэхгүй бас нэг сонирхол татж байгаа асуудал юу вэ гэхэлэр шүүхээс асран хамгаалагчийг одоо аав эцэг байхаар тогтоогоод ээж эмэгтэй одоо их хүнийг тэтгэмж тогтоолгосон ийм шийдвэр юу н хэрэг ард юм бол манай ээжүүд юу н хэрэг ухамсартай байна. Гүйцэтгэх хуудас бичигдээд ирсэн ийм тохиолдолд одоо маш цөөхөн. Тэ. Нэг 10 орчим л тэтгдэг төлөгч эмэгтэй байгаа. Тэгээ төлөвтэй ер нь асуудал гаргаж ийн үү хэрэг. За мэдээж одоо тухайн одоо тэтгэлэг төлөгч одоо юу гэдэг чи шүүхээс одоо тогтоохдоо одоо нөгөө тэтгэлэг төлөгч маань хэд архины хамааралтай болсон ч юм уу те хүчирхийлэл хэд хүлддэг ч юм уу гэр бүлийн хүчирхийлэл энээсээ болоод одоо шүүх юу эцэг дээр нь заавал байлгах шаардлагатай байна гэдэг ингээд эрх бүхий байгууллагын одоо шийдвэр дүгнэлтийг үндэслэж шийдэж байгаа асуудлууд байна.
За баярлалаа. Би бол бас асуултуудынхаа хариултыг бол хангалттай авч чадлаа гэж бодож байна. Тэгээ сэдвийн хүрээнд ч гэсэндээ манай үзэгч сонсогчд маань бол хангалттай одоо өөр өөрсдийн дүгнэлтийг хийсэн байх. Хоёлоос дунд нь ямар санаа байгаа вэ? Хариуцлага гэж яг юу хэлээд байгаа юм? Хэнийг юугаа ухамсарлах ёстой юм гэдгийг бол бас дурдаад явсан байхаа гэж найдаж байна. Танд өөр хэлээгүй үлдсэн нэг ийм зүйл ойлгоосэй гэж хүсдэг юм аа ч гэдэм үү? Тиймэрхүү асуудал байвал танд микрофон одоо нээлттэй. За ер нь бол яг нийт одоо заавал одоо энэ нэгэн цуцалдсан асуудал биш. Би бол ерөнхийдөө бол одоо юу гэдэг чинь гэр бүл дээрэс нь одоо гэр бүл зохиох гэж байгаа залуу асуудал ч гэдэг юм те. Эдгээр хүмүүст ер нь хандаж хэлэхэд бол хариуцлага гэдэг маань нэгс нь хүүхэд юм аа. Тэгэхээр одоо би мөн л одоо нөгөө түрүүний ярьсан зүйлээ бас хэлэх гээд байна. Гэр бүл зохиох гэж байгаа бол одоо үүрэг хариуцлагаа ухамсарлаж одоо те сайн одоо судлаж одоо юу сэтгэл хөдлөлөөр битгий хандаарай. Дээрэс нь одоо хүүхэд гэдэг маань одоо гэр бүлийн сайн сайхан аз жаргал учраас хүүхдийнхээ төлөө бас нэг эргэж бас нэг хараарай гэж бас нэг хүмүүст хэлмээр байгаа. Тэ. Энэ бол таны л одоо мах цусны тасархай үр үндэстэй. Тийм болохоор ерөнхийдөө одоо хүүхдийнхээ төлөө одоо тэр тэтгэлгийн мөнгө гэхээс илүү тий тэтгэлэг бол одоо яг тэрнээс илүү бол зарцуулах хэрэгтэй байхгүй үр хүүхэдтэй. Тийм байдлаар хандаач. Заавал одоо энийг нэг тий одоо нэг албатлаг шийтгэл юм шиг битгий хүлээж аваасай л гэж хүсэх байна. Тийм таны одоо төлж байгаа мөнгө болгон хүүхдэд чинь зарцуулагддаг, хүүхдэд чинь төлөө очдог. Нэгэн тэрийг одоо Монгол Улсын шүүхээс шийдээд тогтооцсон асуудлыг та бүхэн бас иргэний үүргээ ухамсарлаж биелүүлээсэй л гэж хүсмээр байна. За баярлалаа танд. Баярлалаа.